Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайн олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ өдрийн мэндийг, өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр үнэхээр гоё, сэрүүхэн гоё өглөө юм тий. Тэгээд нэг бид нэр өөрсдөө итгэлийн амьдралд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байдаг. Тэр нь юу гэхээр Есүс Христ бидний бүх үеийнхтэй хамт байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэгэнд нь хөгшин Есүс байгаад нэгэнд нь залуу Есүс байгаад байгаа юм ерөөсөө байхгүй. Бас нэгэнд нь өгжсэн үг өнөөдөр хуучирсан гэсэн үг ерөөсөө байхгүй. Тэгэхээр Есүс Христийн өдөрдмжийг, Бурхны өдөрдмжийг цаг үе болгонд нь Бурхан яг хилээд явж байгаа тэр бүх зүйлс одоо бичээсээр дамжигдан одоо Бурхан те би ярьж байгаа шүү гэдгийг баталсан үгсүүд байдаг гэдгийг ойлгож мэдэх нь маш их чухал байгаад байна. Харин би сая өглөө явж байгаа олон жилийн өмнө итгэдэг байсан найзтайгаа таалдахгүй. Одоо ч гэсэн итгэл дотор нь байгаа гэдэгт итгэлтэй. Харин тэр юу гэж хэлсэн гэхээр одоо ч цуглаан залуучуудаар дүүрчтэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний залуу байхад болоод настай байхад орхидог нэг юм биш яагаад гэвэл би чамайг одоо мэдлэхээс одоо өсөн буурал хүртэл авч явна гэж хэлсэн Бурхан байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр цаг үе болгон өөрсдөө зориулсан эзний дуу хоолойг сонсож явах хэрэгтэй. Тэгээд тэр хүн өөрөө хөгшин байж болохоор эзний үг гэдэг бол тэр амьдарч байгаа цаг үед нь үргэлж шинэ байдаг гэдгийг бити мартаасаа гэж болов юу гэж эхлэмээр санагдаж байгаа байхгүй. Тэглгүй яах вэ? Тийм шүү үнэхээр те. Тэгээд бидний өнөөдрийн одоо суралцах үргэлжлүүлээд бид нэр Теслоник номоос суралцсаар байгаа. Тэгээд өнөөдөр ч гэсэн бид нэр Теслоник номоос суралцсан. Тэгээд энэ нь бас бидний нөгөө Христийн бие болсон бидний дундах бид нэр одоо биендээ ямар байх юм бэ гэдэг талаар бас суралцах байгаа. Тэгээд айгуу сонио өнөөглөө би бас чимээг цаг хайжсэн чи яг энэ тухай дахиад давтагдсан. Эфес 4-р бүлэг дээр гардаг шүү дээ Христийн бие гэдэг. Тэгээд бид нэр Христийн бие бид нэр өөр газар үйлчилж байгаа. Бид нэр өөр үйлчлэлүүд хийдэг. Бид нэр өөр зүйлсүүд дээр талбарууд дээр байгаа ч гэсэн эднэр маань нэг цул болоо бид нэр Христийн бие болдог юм аа гэдэг талаар. Тэгээ бид нэр энэ дотроо бид нэр биедээ хараар хандах хэрэгтэй гэдэг талаар өнөөглөө яг Эфес 4-р бүлгээс суралцчихлаа. Тэгээд бидний өнөөдрийн бас Теслоник намаас суралцах маань ч гэсэн бас уялдаж холбогдож байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө бие одоо өөр үйлчлэлүүд өөр газар дуудагдсан ч гэсэн бид нар нэг юм шүү гэдэг тэр зүйлсүүдийг бид нар мартахгүй байх, бие тэгж хайрладаг байх зүйл маань хэдэж орхиж болохгүй гэдэг зүйлийг өнөөглөө бодож байлаа. Тэгээд манай Хермоны шүүдрийн сонсогчид та бүхэн эзний дуу хоолойг сонсдог байгаасай гэж хүсэж байна тий. Өөртөө хандсан. Тэгэхээр өөртөө хандсан эзний дуу хоолойг сонсоход одоо энэ үгийг тэр сонссон бол тий гэдэг ч юм уу эсвэл тэр хүмүүс энэ үгийг сонссон бол одоо байж ах байсан гэдэг ч юм уу тийм зүйл бити авсараа энэ үгс бол хэрвээ энэ үгс эзний дуу хоолой болон танд сонсогдож байгаа бол танд яг одоо зориулагдсан элэгцэн таны эргэн тойрны хүмүүс зориулагдсан элэгцэн Бурхны үгс байгаа гэдгийг бид бүгдээрээ хамтдаа суралцж байгаа гэдгийг огт марч болохгүй гэж. Тэглгүй яах вэ? Тэгээд бид нөгөө сонсогчдын уулзалт гээд ярьчихсан байсан тий хэлжсэн. Тэгээд энэний маань өдөр маань товлогдсон байгаа. Өдөр маань бид нар 5 сарын 9 гэж одоогоор товлоод бодоод залбирж байна. Тэгээд сонсогч таа ч гэсэн бас яг энэ уулзалтын төлөө, болох өдрийн төлөө, цагийн төлөө бас онцгойлон залбирч байгаарай гэж уриалмаар байна. Тэгээд яг 5 сарын 9 гэж бид нар тооцоолж байгаа учраас тэр өдөр бас хүмүүсийн зав цаг тэдгээр зүйлсүүд бас зохицоосоо таараасаа гэж найдаж байна. Тэгээд сонсогч таа ч гэсэн уулзалтанд ирья гэж бодож байгаа бол үнэхээр эртнээс ажиллаа зохицуулаад үүний төлөө бас залбирч байгаарай гэж хэлье. Тэгээд хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтацгаая. Тэгээд энэ шинэ өглөө өгсөн эзэндээ талархаад түүнийг магтан алдаршуулцгаая.
Хүс хүчит миний бурхан эзэн огт хийж чадахгүй зүйлгээж нэг ч үгүй бидний бүхэл бодлыг минь бидний бүхэл хүслийг минь бидний бүхэл мөрөөдөл бүх найдвар минь өнөө шудраг миний бурхан эзэн бидний бүхэл бодлыг минь та өөрчилж чаднаа огт бүтэхгүй зүйлийг үлдэн өгсөн нэг амьдруулагч эзэн тантай зүйлийг хянч үгүй эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тороо шидэ өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шидвэ итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй өнөө шудраг миний бурхан эзэн бидний бүхэл бодлыг минь та өөрчилж чаднаа огт бүтэхгүй зүйлийг үлдэн өгсөн нэг амьдруулагч эзэн тантай зүйлийг хянч үгүй эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тороо шидэ өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шидвэ итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тороо шидэ өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шидвэ итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За энэ өглөө бид нар хамтдаа 1-р Тесалоник номын 5-ын 12-аас 13 хоёр ишлэл байх нь ховор шүү дээ. Тэгтээ нөгөө салгаж болдгоо. За ах トゥ нараа дунд чинь зүдэн зүтгэдэг ба эзэн дотор та нарыг өдөртөө зааварладаг хүмүүсийг хүндэж ажлынхын төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлхийг хүсэж байна. Өөр хоорондоо ив найрамдалтай бай. Ив найртай бай гэж хэлсэн байна. Тэгэхээр энд хоёр зүйл хэлсэн байгаа. За нэгдүгürt бол та нарын дунд зүдэн зүтгэж байгаа ахлагч нарыг хүндэл. Хоёрдугаарт бол юу гэж хэлсэн бэхээр ийм найрамдалтай бай гэж хэлсэн. Түрүүн манай хөтлөгч Омын хэлсэн те Эфес номын 4-р бүлэг дээр яг энэ утгууд ингээ яваад исэн гэж те тэр үнэн. Гэхдээ хоорондоо бараг 450 км зайтай нэг нь Грект байдаг, нэг нь одоогийн Туркд байдаг Эфес болон юу хотод Тесалоник хотуудад яагаад Паулын мэжил төстэй үгс бичсэн бав гэхлээр эзний үг бууж ирэхэд ямар ч тийм жалга давны үзэл байгаагүй гэдгийг нэгдүгээрт анхаарч байгаа. Бас нэг зүйл нэгээр Паул Эфест нэг юм хэлээд Эфесийн тохируулж
нэг үг яриад Тесалоникийн зориулж нэг үг хэлээд байгаа биш. Хаасайгүй эзний үг яг тэр утгаараа яг тэр сүнсээрээ хэрэгтэй байсан гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бид нэр Христэд ирсний дараа дэлхий даяар бидний ах トゥ ус байгаа гэдгийг бол мэддэг. Солонгост очсон ч, Филиппинд очсон ч, Оросд очсон ч те, Хятадд очсон ч гэсэн. Тэгээ Монголын өнцөг болон борт ингээд очсон ч гэсэн. Тэр өтгөө заримдаа шорон дотор ороод яг жинкнээсээ одоо Монголын те. Би нэг удаа ховдын шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын одоо юугаар шугамар орсон байхгүй юу? Тэр чинь одоо хэдэн жилийн өмнө юм бэ? Багтаа 14 он маны авцаахаа. За тэгээд ороод тэгээд ингээд хоригдлоотой ингээд ялцчих. Тэдний бас 2-3 хүн намайг таньдаг хүмүүс байсан байхгүй. Ингээд нүдэрээ ингээд хүмүүс олон дотроос ингээд таньдаг штэ тэ сайн уу гэд. Тэгээд би ингээд таниад ингэж яхад миний дотор тэр хүмүүс амьдралдаа алдаа оноо гаргаад тэнд ингээд байгаа боловч тэр хүмүүсийг Христэд итгэдэг байсан шүү дээ. Христийн сүмд надтай анх тааралдж байсан шүү дээ гэдэг тэр зүйл нь тэр хүний юу хийснийг ч асуухгүйгээр ах トゥ ус мэт тийм одоо тэр хүнийг хайрламаар боломж олгомоор тийм зүрх сэтгэл өгч байгаа байхгүй. Тэгэхээр Паулийн хувьд бол Ромын хотуудад энд тэнд очиж сайн мэдээ тарааж явах үедээ ялгуурлах үзэл бол нэгдүгürt бол байгаагүй. Хотуудыг сүмүүдийг чуулгануудын хооронд нь өсөлдүүлэх үзэл бол байгаагүй. Хот очсон хоттой тий Паулийн сүм одоо байгуулаад Петрийн сүмээс Паулийн сүмийг ялгаа яваад байсан юм ерөөсөө байгаа гэсэн. Тэгэхээр Христийн биеийг байгуулж явж исэн. Та бүхэн байгаа газараа Христийн биеийг байгуулахад бол Христийн зүрх сэтгэлийг өөрлөж өөр хоорондоо Христтэй адилхан бодол санаатай байх хэрэгтэй гэж хэлж байгаа нь Паулийн одоо теолог гэж ярьж байна. Паулийн одоо Бурханаас ойлгож мэдсэн, Бурхан өөрийгөө Паул таниулсан түүний одоо хамгийн гол ойлголт нь одоо авсан ивэл нь тэр байсан. Бурхан теолог хүмүүс бурхан судлал гэдэг. Бурханыг судланч гэж одоо юу байх вэ те? Бурхан өөрийгөө таниулсан янз бүрийн арга замуудыг одоо те тодорхой болгож эмхэлж зэгцэлж тийм үү? Энэ ийм байна, ийм замаар бурхан өөрийгөө бас таниулдаг юм байна, тэгдэг юм байна. Бурханы мөн чанар ийм байна гэдэг тэр зүйлүүдийг одоо тодорхой болгодог, хүмүүст ойлгомжтой болгодог тийм зүйл аа. Бүх хүмүүст Христэд итгэхэд нь тайлбарлаж таниулж өгдөг хүмүүс, ятгаж өгдөг хүмүүс, номлож өгдөг хүмүүс, залбирч өгдөг хүмүүс, хайрлж бас уучилж алдахт нь явуулаад эргээд ирэхэд нь хүлээж авдаг хүмүүс бол хэрэгтэй. Тэгэхээр энд бол хэлж байна. Та нарын дундчин байгаа зүдэн зүтгэдэг ба эзэн дотор та нарыг удирдах зааварладаг хүмүүсийг хүндэлж ажлынхын төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна гэсэн. Ажлынхын төлөө гэдэг нь Паулийн ажил биш гэдгийг энд сануулдаг байгаа байхгүй юу? Үгүй би нэг очиод танай хотод нэг сүлжээ байгуулад тий одоо юу байдгийг нэг сүлжээ байгуулад тэгээ тэрнийхээ яг ингээ өөрийнхөө доор хүмүүсийг бий болгочих юм юусоо биш. Одоо тэднэр ахлагч болсны дараа надтай яг адилхан болсон. Яг миний ярьдгийг тэднэр ярина. Миний заадаг номноос тэднэр заа. Яг миний итгэдэг эзэн, миний одоо дуу хоолойг нь сонсдог тэр ариун сүнс тэдний дотор ч гэсэн байгаа. Тийм болохоор та нарын төлөө дундчин үйлчилж байгаа хүмүүсийг та нар ажлынхын төлөө жоохон хайраар хүндэлж өгөөрэй гэж бас үнэлж өгөөрэй гэж байгаа. За энд хэд хэдэн үг гарч байгаа юм те. Нэгдүгürt бол хүндлэх гэдэг үг гарч байгаа. Хоёрдугаарт бол та нар бол хайраар бол тэднийг өндрөөр үнэлээрэй гэж гарч байгаа. За тэгээд дараад нь тэднийг хайрлах тухай гарч байгаа байхгүй юу? За тэгээд энэ дундаа байгаа ахлагч нарыг хайрлаад хүндлээд үнэлэх тухай ярингуудаа Паул өргөжлүүлээд өгсөн гэхээр өөр хоорондоо эв нартай байгаарай гэж хэлсэн байхгүй юу? Яхаараа Бурхны чуулганы үйлчлэгчдийг одоо хайрлж хүндлэхээр эв нэгдлийн асуудал яригдаад эхэлт юм бэ гэж. Яагаад гэвэл энд үнэлэмж гэдэг нэг үг гарцсан байхгүй. Теслоник хотынхаа нэгнийгээ мэдээж сайн таньж байгаа шүү дээ. Тэр үе Теслоник хот асар их хүнтэй хот байсан гэж бол бодохгүй байна л да. Манай одоо юу гэдгийг сансрын дүүрэг одоо юу гэдгийг те сансраас Чингис хүртэл урагш байгаа 13-аас одоо энэ манай юу хүртэл нэг иймэрхүү газар л ингээд эргэн тойрондоо цайцтай нэг ийм л хотод байгаа шүү дээ. Нэг олон мянган хүн амьдраад байгаа юм бол байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр одоо Чингис хааны байлдан дагуул явж явах үед бол жишээ нь Лондон хот мод бол ерөөсөө зарим 50 мянган хүнтэй, одоогийн асар том хотод 20 мянган хүнтэй, 30 мянган хүнтэй цайзууд байгаад байсан байхгүй юу?
Яагаад эвнэглийн тухай яригадаад эхлэв? Яагаад гэвэл тэдний таньдаг хүмүүс нь эзнэр эвээгдэн өрөөгдөж, дуудагдаж, бэлэг авяас өгөгдөж тэдний ахлагч нар болсон. Паулыг Теслоник хотод очиход нэг ч итгэгч байгаагүй гэж бүгдээрээ одоо ингээ бодох юм бол бүгдөө зэрэг итгэсэн гэсэн үг. Гэтэл Паулыг явснаас хойш хэсэггүй хугацааны дараа тэдний дотроос ахлагчид гарч ирэхэд яг хамтдаа Паулаас сайн мэдээ сонссон хүмүүсийн хувьд те энэ яагаад гэдэг асуулт бол яг босоод ирсэн. Тэгэхээр Паул Теслоник хотынд зориулсан энэхүү 1-2 дугаар Теслоник дээр маш их олон юм тушаалуудыг өгсөн. Яг л тэд нартай ингэдэг л дээ. Яг ингэдэг байхгүй юу? Ер нь бол ингэж ярих гэхээр тийм цаг байхгүйсэн. Инг гэдэг ингэж явсан. Ёстой. Тэгээрээ инг тэ энийг бол эзний нэрээр та нарт тушааж байна те. Энийг та нар бол мэдж байгаа. Одоо ингээд те ариун чанар дотор гим зэмгүү гэдгийг бол эцхийн өмнө одоо те одоо би бол баталж ийн гэдэг ч юм уу те. Төвшин амьдрахыг хичээ анхаар те юмар дутах ёсгүй. Те та нар зогсгоо хандаж болохгүй. Бие биенийгээ байгуулах түн барьж гэдэг ч юм уу те. Ингээд ийм дандаа юм тушаасан хэлбэрийн үгүүд жоохон албатсан маягийн үгүүд хэрэгэлсэн юу гэхээр та нар бүгдөө маш гал халуун зүрх сэтгэлээр бөөнөрөө Христэд итгэн гутаа одоо ингээд ийм алдагдах бие биендээ үйлчилж та нар бие биенийгээ нэг те өөрсдийнхөө сэтгэлд таацах нэг одоо өргөмжлүүл зах хөстэй эсвэл дагваас зах хөстэй нэгэн болохыг одоо хүлээх одоо юу гэдгийг хүлээх юм бол та нарын дотор олон ах トゥ ус чинь хайраар хүндлэлээр үнлэмжээр дутаад алга болчих гээд байна. Бас та нар хэрвээ нийгмийн хүмүүсийн те сайн ард түмэн сайн ахлагчийг сайн удирдагчийг бий болгодог гэдэг хэрвээ санах юм бол өнөөдөр бол Теслоник хотын итгэгчид бол хэдийгээр хамтдаа зэрэг итгэсэн боловч тэд нар нэг нэгнийгээ эзэн дотор хүлээн зөвшөөрөх нь маш их чухал байдаг. Нэг үеийн итгэгчдийн дундаас бурхны үгийг даах бэлэг авьяастай хүмүүс мэдээж байгаа. Бас ч зүйл нь ятгах бэлэг авьяастай, өрөөх, ивэх бэлэг авьяастай, бас зүйлүүдийг хүмүүсийг юмар хангах бэлэг авьяастай хүмүүс, бас юм анзаарах бэлэг авьяастай хүмүүс гэдэг бол байж байгаа. Тэгэхээр Христэд итгэсэн хүн бүр Христийн биеийг босгон байгуулахын тулд ариун сүнсний бэлэг авьяасыг хүлээж авдаг. Гэтэл одоо магадгүй Теслоникийн итгэгчдийн дунд ийм зүйл бий болсон баг те. Би энэ хүнтэй бараг Христэд адилхан итгэсэн шүү дээ. Энэ хүнийг Христэд итгэхээс өмнө ямар хүн байсныг би мэдэн шүү дээ те. Энэ ч гэсэн намайг мэдэн шүү дээ те. Тэгэхээр ингээд бит хоёрын хооронд яхаараа ялгаа байгаад энэ яхаараа ахлагч болоод би яхаараа гэдэг зүйл. Магадгүй нийгмийн эрдэм мэдлэгийн хувьд нөгөө хүн маань тэр ахлагч болоод байгаа хүнээсээ илүү хүн байж магадгүй шүү дээ. Доктор хүн ч юм уу те. Гэхдээ эзний үг гэдэг нь өөрөө энэ дэлхий дээр хин нэгэн дээр бууж ирэхэд эзэн хин дээр буулгаж байгаагаа маш сайн мэдчихэдэг байхгүй. Бас нэг зүйл нь тэр хүний төлөө биш, сонсож байгаа хүний төлөө тэр үг бууж байгаа гэдэг нь маш чухал байдаг байхгүй. Өнөөдөр ч гэсэн чуулган болон итгэгчдийн дунд тийм хандлага байна шүү дээ, тийм. Олон хүмүүс одоо юу гэдэг энэ хүнийг яагаад эзний үгийг дамжуулж байгааг бид нар бодох хэрэгтэй бай. Энэ хүнийг яагаад бид нар дагах ёстой вэ гэдэг ч юм уу тийм. Библи бол Бурхны үг гэдэгт итгэдэг гэж ярьдаг. Хэрнээ бусдын заасан одоо Библийн сургаалыг болон Библийн дамжуултыг ерөөсө тоодгүй, ойлгодгүй. Библийн үгийг эхнээс нь дуустал нэг хавцснаас нөгөө хавцас хүртэл нь хүмүүс бол ингээд ерөнхий мэдээддэг хэрнээ тэр дотроос эзэн яг ямар дуу хоолойгоор яагаад яриад байгааг те зарим үгийг дамжуулах хэцүү байдаг байхгүй. Өнөөдөр энэ хөр номломооргүй. Энэ өөр сэдв сонгоё гэмээр тийм нөгөө дамжуулж байгаа хүн өөрөө хачирмаар намайг энийг яриад эхлэх юм бол зөвхөн нөгөө бариад ичхвэлгүй гэдэг тийм одоо сэдвүүч гэсэн бидэнд дохоодог. Тэгсэн ч гэсэн эзний үг би өнөөдөр чадаагүй байж болно. Би өнөөдөр тэр миний амьдрал бэрхшээлтэй шархуулж би өөрөө чадаагүй учраас Библийн тэр хэсгийг унших болгонтой сэтгэл өвдөөд те ярих ирэхгүй ярьж чадахгүй байж магадгүй миний амьдралын өнгөрсөн гэрчил. Гэтэл тэрийг сонсоод өөрчлөгдөж тэрийг сонсоод над чиг алдахгүй зөв замаар тойроод явж хүмүүсийг яагаад би өөрийнхөө нэг алдаанаас болж тэндээ цаг хугацаанд түлэгдэж эзний үгийг дамжуулахыг одоо юу гэдгийг шүүлтүүрдэж байх юм бэ гэж. Тийм учраас Паул юу гэж хэлж байгаа юм өөр хоорондоо эв нэртэй бай. Чуулган дотор бүгдөө адилхан эрх мэдэлтэй байх боломжгүй. Эзэн хин нэгэнд нь эрх мэдэл өгнө, хин нэгэнд нь эзэн өгөө өгнө, хин нэгэнд нь бас өгөхгүй. Хитрхи олон толгойтой байх үед чуулган урагш гарч ирж хин нэг нь гарч ирж эзний үгийг одоо ярьж чадахгүй нөхцөл байдал орно. Тиймээс чуулган дотор хэн өдөрдөгч хэн дагалдагч болох нь тодорхой байх ёстой. Учир нь хэн нэг хүнийг дагаад байгаа юм бол тэнд байхгүй. Христийг дагахад бусдад тусалж байгаа хүмүүс л гэж байгаа.
Энэ тодорхой цаг хугацаанд бидэнд амар амгалан байдлыг бол сайн зохион байгуулалт өгөх боловч Христтэй адилхан бодол санаатай байхгүй бол ямар ч сайн зохион байгуулалт бидний ив найрамдалтай байж чадахгүй. Тийм учраас Христтэй адилхан бодол санаатай байж бие биенийгээ түүний нүдээр харах хэрэгтэй байна. Өнөөдөр өөрийнхөө зүтгэж хүн болон өөрийнхөө хэмжүүрээр чуулганы хэмжих юм бол эмх замбраагүй байдал бий болж бидний эзэн Есүс Христийн биднийг аврахыг хүсэн, хайрлахыг хүсэн энэхүү авралын сайн мэдээ хамгийн том саад болоод зогсохгүй биднийг ямар ч үед хайрлаж байдаг, аврахыг хүсдэг эзэн Есүс Христийн хайрыг бид бусдаасаа мэдэрч чадахгүй тийм муу гэрчлэлтэй чуулганууд болж магадгүй. Үүнийг эзэн анхааруулж байгаа.
Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 5:12-оос 13. Ах トゥ нараа дунд чинь зүдэн зүтгэдэг ба эзэн дор та нарыг удирдах, зааварладаг хүмүүсийг хүндэлж, ажлынхын төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгэд бид бие бинийгээ одоо өөр үйлчлэлүүд бид нөр өөр газар дуудагдсан байдаг учраас эдгээр бүхэл зүйл дотроо бие бинийг хүндлэх, хайрлах гэдэг зүйл бол асар чухал, бие бинийг ойлгодог байх, уран болох, дэм болох тий. Тэгээ энэ дотроо бид нар бас эвтэй байх гэдэг бас айгүй чухал. Маш чухал. Тийм маш чухал зүйл болж байгаа байхгүй тий. Бид нар угаасаа ганцаараа энэ зүйлсүүдийг хийж чадахгүй. Бид нэр хамтдаа байж ийж бид нар нийгэм бах бод болдог гэдэг шиг бид нар Христийн бие учраас бие биедээ тэр түшиг болох зүйл асар чухал учраас бас ив нэгдэлтэй байцгаах, бие биенийхээ төлөө бие биендээ хайраар ханддаг байх тэдгээр зүйлсүүд маань маш чухал байна гэдэг зүйлийг энэ өглөө эзэн бидэнд сануулж байна. Тэгэхээр энд нөгөө нэг зүдэн зүтгэдэг, тэ удирддаг, зааварладаг хүмүүсийг гэдэг жаар тийм үү? Ийм 3 үгийг Паул хэрэглэсэн мэт нэгдүгээр зүдэн зүтгэдэг, дараад нь удирддаг, тэгээд зааварладаг гэж тийм. Нэг адилхан итгэсэн хүмүүс байгаад байдаг. Тэгээ Паул гэж нэг хүн 1 сарын дотор тэд нар сайн мэдээ тарангуудаа тэдний дотор удирдагчдыг томилдсон байдаг. Ахлагч нарыг. Магадгүй тэд нар тэгж хэлсэн гэдгийг хүмүүс мэдэхгүй юм байна шүү. Паул агшаа би энийг хийж чадахгүй. Би яагаад чадахгүй? Манай хотын намайг юу гэж хэлдэг мэдгүй, тэ? Би ангийнхан дотор юу гэж хэлдэг байсан мэдгүй. Их сургуулийн ангийнхан намайг юу гэж хэлдэг байсныг гэрийнхэн дотроо би ямар хүн бэ гэдгийг мэдгүй гэдэг ч юм уу, тэ? Тэгээд ингээд хүн өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрөөд ингэсэн багт их тусам харин яг ийм даруй зүрх сэтгэлтэй хүмүүсийг эзэн гайдаг юм аа. Тийм учраас би чиний төлөө залбирны эзэн чамд хүч чадлыг өгнө. Чи энэ бүхнийг хийж чаднаа гээгүү. Одоо шинэ бүгдээрээ Эфес хотод үлдсэн Тимотиг ингээд Тимоти 10 дугаар бүлгээс ингээд харах юм л гэж байна. Би чамайг ингээд Эфес үлдэх үедээ яаж үйлж ирсний чинь санаж байна гэдэг. Тэгээ энэ үгсөөр нэг хин зарим нэг одоо би бол одоо үйлчлэлийнхээ явцад бол та нар ингээд танаа үеийнхэн та нарын явчих юм бол бид нэр бараг л явах гэдэг юм л да. Сэрэх гэдэг юм л да. Гэтэ бид нар нэг ингээд гарсан гал болгонлоо ус цацаад идэг юм шиг тийм байдлаар ингээд яасан. Гэтэл хэрвээ Тимот Паул хоёрын зүрх сэтгэлийг ингээд харах юм бол ёо Паулыг явахт нь Тимот уйлж байгаа байхгүй. Та надтай хамт байгаа. Бараг 60,000 үнэтэй энэ хотын энэ итгэгчдийг би яаж авч явах юм? Энэ хүмүүс таныг байхад ямар хайраар дүүрэн байна. Нам таныг явсны дараа ямар болох юм гэж. Илчлэлт номыг харах юм бол Эфес хотын дэлгэхэд та нар анхны хайраа мартсан байна гэж хэлсэн шүү дээ. Хүмүүс Паулыг хайрладаг шигээ Тимотийг хайрлаагүй юм болов. Тимот болон түүний дараагийн удирдагчдыг тэдэнд юу тохиолдсон болоод Эфес хотынхныг одоо Иохны үед одоо илчлэлт номын үед манай эртний 90-ад оны үед та нар бол анхны хайраа мартсан байна. Тийм учраас одоо дэнлүүг танаа чуулганаас шилжүүлнэ гэдэг үг хэлсэн болоо гэдэг бодох хэрэгтэй. За ингээд бүгдээрээ хамт залбирая, маргааш үргэлжлүүлэн суралцгаая. Бидний бүтээгч, бидний хайрлагч, дуудагч агуу эзэн минь танд баярлалаа. Таны хийх гэсэн бүхнийг хийж, таны дотор өрөөгдөхийг хүсэж байна. Энэ бүхнийг хийхийг хүсээгүй гэдгийг та бол мэдж байгаа. Гэтэ та хүч чадал өгн, та мэрэгэн ухаан өгн, та өөрөө биднийг энэ бүхэнд зориулан өөрчилнө гэж хэлсэн. Харин доолгортойгоор таны өмнө зогсоход туслаач. Хааны газар цоорхоод, хааны газар хүний нулимсыг арчиж, хааны газар хүмүүсийг хэдэн зуугаар нь таны үгээр урамжуулахад туслаач. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.